бөмбөлөг өнхрүүлж судлах болно. Өмнөх хичээлээр бид машин хөдлөөд байгаа талаарх шалтгааныг нь олж тогтоосон. Дараах 3 төрлийн машиныг хийсэн эрзээний хөдөлгүүртэй машин, дарвуулт машин, бөмбөлгөн машин. За эдгээр машины хөдлөөд байгаа гол шалтгаан нь энергитэй холбоотой байсан. Биеийн ажил хийж байгаа нөөц чадварыг илэрхийлж байгаа физик хэмжигдэхүүнийг бид энерги гэдэг юм байна гэдгийг мэдэж авсан. Дараах асуултанд хариулаад өмнөх туршилтуудаа эргэн санацгаая. Машиныг хол зайд шилжүүлэхэд юу нөлөөлж байсан бэ? Эрзэн машиныг хол зайд шилжихэд нөлөөлж байсан. Эрзэний суналт машины хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж байсан бэ? Мэдээж эрзэнийг сунгах тусам машин хурдтайгаар хол зайд шилжиж байсан. Бөмбөлгөн машин дээр бодвол бөмбөлгөн машины бөмбөлгийг нь хүчтэй үлээх тусам машин хол зайд шилжиж байсан. Тэгвэл бүгдээрээ өнөөдөр налуу ховол бөмбөлгийн шайрыг ашиглаад дараах туршилтыг хийж үздэгэ. Хэрэглэгдэхүүн нь штатив, налуу ховол, хоёр төрлийн бөмбөрцөг, ачаа, урчиган биднэрт хэрэг болох нэ. Үйл ажиллагаагаа хэрхэн гүйцэтгэх талаар ярилцъя. Эхлээд цахилгаан утасны далдлагч буюу налуу ховлоо ашиглаад зурагт үзүүлсэн байдлаар налуу ховлыг штативт бэхэлнэ. Үүний дараа ховлын дээд талыг штативт тогтоо. Буух өндрийг нь шугамаар хэмжээд мөн адил шугамаар штативт тогтоо. Налуу ховлоор бөмбөрцгийг өнхрүүлж доор байрлуулсан ачааг хэрхэн өргөж байгаа талаар нь ажиглах нь. Ачаа шилжсэн зайг нь хэмжих шугам тавиад түүний хол зайд шилжсэн байна вэ гэдгийг нь хэмжиж хүснэгтэнд тэмдэглэнэ. Гэх мэтчлийн туршилтыг 3 өөр янзаар хийж гүйцэтгэх юм. Эхний туршилт буух өндрөөс зай хэрхэн хамаарч байгаа талаар судлана. За хэвээр байлгах хэмжигдэхүүн нь бөмбөрцгийн масс, хэмжээ, бөмбөрцгийн буух зам, ачааны байрлал зэргийг нь өөрчлөхгүй байх нэ. Тэгээд хэмжилтийнхаа утгыг дараах үсгэгтэнд бүглэнэ. Бүгдээрээ туршилтаа хийж гүйцэтгэцгээе. Хоёрдугаар үйлдэл нь бөмбөрцгийн буух замаас ачааны шилжих зай хэрхэн хамаарахыг судлах юм. Хэвээр байлгах хэмжигдэхүүн нь бөмбөрцгийн масс, хэмжээ, бөмбөрцгийн буух өндөр нь 15 см тогтмол байна. Ачааны хэмжээ байрлалыг нь өөрчлөхгүй байх нэ. Туршилтаа хийгээд дараах үснэгтэнд хэмжилтийн утгуудаа тэмдэглэх нэ. Гуравт нь бөмбөрцгийн массаас зай хэрхэн хамаарах талаар судлая. Хэвээр байлгах хэмжигдэхүүн нь бөмбөрцгийн диаметр, бөмбөрцгийн буух өндөр, мөн ачааны хэмжээ байрлал юм. Бид энэхүү туршилтыг хийхдээ модон бөмбөлөг болон ган бөмбөлгийг ашиглаад туршилтыг хийж үзгээд модон бөмбөлөг, ган бөмбөлөг хоёр маань ачааг мөргөд зогсох зай нь модон бөмбөлөгийн 28 см, ган бөмбөлөгийн 58 см байлаа. Дараах 3 туршилтаас
болохоор өндөрт байгаа бие болон хурд ихтэй бие ачааг мөргөж холдуулах чадвар их болж байгаа бүгдээрээ ажиглалаа. Тэгвэл бүгдээрээ ямар үр дүнд хүрч болох вэ гэхээр бөмбөрцгийн буух өндөр болон хурднаас хамаарч ачаа шилжихцээ өөр өөр байдгийн байна гэдгийг мэдэж авч болно. Бөмбөрцгийн буух өндрийг ихсгэхэд ачааны шилжихцээ хэрхэн нэмэгдэж байгааг мэдэж болох нь. Мөн энерги нь бөмбөрцгийн масс өндрөөс шууд хамаарч байгааг ажиглаж болох нэ. Хичээлдээ идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа.